Оо. Оо, ийм том. Хөр хий би. Нэрүү чигээд. Сайн байна уу? Болцохвай. Одоо би Улсан гэдэг хотод ирсэн байгаа. Өчигдөр Улсанд тоглолттой байсан. Тэгээд өнөөдөр амарч байгаа болохоор энэ ч нэ үлдээд та бүхэндээ гоё Улсан хотыг харуулъя гэж бодоод. Тэгээ Улсан хотод би ч бас аялж үзээгүй болохоор жоохон мэдээд Улсан хот бол хайж үйлдвэр сайн хөгжсөн гэдгээр онцлогтойч байгалийн хувь уул ус мод ихтэй үзэсгэлэнтэй байгальтай хот гэж хэлдэг гинэ. Тэгээд хамгийн алдартай юм нь халим загас. Тэгээ бүр дээр үеэс одоо халим загасаараа маш их алдартай байсан. Тэгээд Солонгосоор бол Корей тууши гэж хэлдэг. Энэ нь болохоор халимны хот гэсэн үг. За тэгээд бүгдээрээ өнөөдөр гоё Улсан хоттойгоо танилцаа, та бүхэндээ маш гоё юмнууд үзүүлнэ. Хоолоо идчихэд тэгээд далай, тэгээ бас мюзеум орно. За тэгээд бүгдээрээ эхлээд хоол руугаа явцгаая. За хоолныхон газар та ирчлээ. За өдрийн хоол идгээд ирлээ. Энэ нь болохоор хүйтэн гомь. Тийм чумок баг. За бүгдийг нь шийдлээ. Амар гоё амттай. Баярлалаа. За хоолоо идчихлээ. Өстой гоё хоол байлаа. Бараг 20 минутын дотор бараг бүгдийг нь идчихсэн. За одоо тэгээд мюзеум орно. Мюзеум хүртэл машинаар 20 минут явна гэсэн. За тэгээ бүгдээрээ мюзеум дээр очиод дахиад бичиж. За би Чангсэнпо Корей 박물관 дээр ирчлээ. Тэгээд би юу орж үзэх вэ гэхээр одоо энэ A-로 ороод B-로 ороод тэгээд D-로 орно. Тэгээ Mд болохоор жоохон бодож үзэж гин. Тэгэхэд бүгдээрээ халимны мюзеум руугаа орж үзье. Хөх энэ чинь хөр хийм бэ? Явах гэсэн чи бүр илээлээ гинэ. Юу нэрх юм бэ? Юу нэрх юм? Явлаа шүү. За унтаа байж байгаарай. За энэ ингээ ясууд нэ. Хомгорэ гинэ. Күндой. Маш том юм биш. Ямар хөрхөн цайд. За хоёр давхарт нь гараад ирлээ. Миний өндөр хэдэ? 190 авцаа юм уу? Уул нь энүүгээр гулсаад бууй гисэн чинь 12 наснаас дээш хүн болохгүй гэд. За хоёр давхарт нь иймэрхүү юм байна. Энэ болохоор халимны сахлан гинэ. Суям гинэ. За яагийн хүрээ. Ясууд нь дээр ингээд өөр төрлийн халимны ясууд байна. Энэ болохоор цагаан халим гинэ. За тэгээд энэ болохоор халимны мах гинэ. Би бас халимны махыг нэг удаа идэж үзчихсэн. Амар үнэртэй юм байлээ. Корей. Энийг барьж үзэж болт юм шүү дээ. Ингээд бүр дээр үед ингээд бүр халимыг бүр ингэж барьж исэн юм шүү дээ. За нэг 3 давхарт нэг иймэрхүү юм байна. Ийм том. Бас ихтэй өстой бас гоё мюзеум байна.
3 давхарт нэг иймэрхүү юмнууд байна. Өөх энэ чи бүр гоё юм байна. За одоо энийг харуул. Энэ болохоор гişin Корей гинэ. Гişin гэдэг нь болохоор солонгосоос сүнс гэсэн үг. Тэгээд сүнсний халмаг гэх юм. Өөх энэ ихт амар том юм байна. Энэ одоо зөвхөн бар толгой нөха. Энэ ингээд ясууд нь 수염 сахлан өөх шүдэн гинэ. За хүрээ 생태 체험가 гэдэг газар руу орлоо. Энд ч бас гоё юм байгаа гэсэн. Өнөөдөр гадаа маш гоё өдөр байна. Нэх хүтэн ч биш. За тэгээд 체험관 руу ороод яг юу байна гэдгээр хамт харцгаая. За нэг давхар шүү дээ. Өрхөн загснууд байна. Амар гоё өнгөтэй. Үх. Энэ ямар царайлаг загс. 오, dolphin. 여러분들은 혹시 쓰레기 손이라고 들어보셨나요? 일회용컵, 빨대, 이제 플라스틱 등 설명해준 퀴즈의 정답을 맞춰주시면 되겠습니다. 이쪽에 있는 살짝 좌측을 앞으로 자, загсч байна. Энэ бөмбөр ингэ тоглож. За, сая бүр долфин үзээд амар гоё байлаа. Тэгээд дахиад дөрөв бүр араад ирсэн. Оо, сүдэрч. Унцаарлаа. Энэ юу вэ? 황제상의 서울빵 다섯 개네. 자 сайн байна уу? Бүр дээр юм уу шүү. Энэ багт манай гэрт байдаг байсан шүү дээ. Та мэдхүү. Тэнийг шоогоор ингээд яагаад 100 хүрвэл хождог. Дээр үе 중국 집 байна. Дээр үе хэддийн зардаг газар. дээр үе чинь 짜장면 юу вэ? 450. Одоо чинь баг 12,000. За anyway. Насан туршид хүмүүс орж болохгүй гинэ. Айс кеки. Энэ зарим гоха. Айс кеки гэх энэ заримны газар.
Дээр үе форм шиг 양과점. 오, дээр үе талхны газар юм шиг байна. 구두병원. тусгадаг. Түлхүүр. Бүр дээр үе номын сан гинэ. дээр үе кафе шүү. дараа өвөөтэйгээ ирэндээ. Өвөө өстэй туртай байх баха. Дээр үе жоох хүмүүсийн дэлгүүр гэх юм уу? Одоо Мумбангу гэдэг одоо робот тэквон гэдэг бүр дээр үед амар их алдартай байсан манай. Энийг бараг мэдхгүй хөвт гэж бараг байхгүйсэн байгаа. Бараг бүгдээрээ үздэг байсан гэж би сонссон. Энэ нөгөө Ужион гейм гэдэг Skik Game-ийн Final Stage дээр нэг дээр нь гардаг. Би бас ингээд дээр үеийн дундаас амар тууштай. Цаас дотор нь бас ингээд гомн зарт юм ээ. Дээр үеийн шуудан гинэ. Дээр үеийн шуудан явагдсан юм шүү. Тийм бэ. Өөх. Дээр үеийн марк. Өвөөтэйгээ ийм маркууд маш их цуглуулдаг байсан. Өнөө өвөө марк 8 их дуртай. Зургийг аваад өвөөдөө харуулнаа. Хүрээ маавар чит. Тэгээ буцаад одоо барыг бүх юм үзэл дууссан. Одоо машин руугаа явна. Тэгээд одоо жоо кофе уухгүй. Жоо хавцчих. Тэгээд ер нь бол хүрээ маа иймэрхүү өстэй дотроо гоё юм зөндөө их байлаа. Тэгээд надад л хамгийн гоё юм нь виртуалын үзсэн. Тэгээд энэ нэг багнаас одоо бүр дээр үеийн бас маш гоё байсан. Тэгээд тэр маркийг харахад бас өвөөтэйгээ хамт бүр дээр үеийн марк цуглуулдаг байсан. Тэр үе бас санаад бас их гоё байсан. Тэгээд бас та бүхэнд бас ямар байснаа комент гоё бичээ. Үлдээгээрэй. За тэгээд бүгдээрээ одоо нэг гоё гэсэн бас нэг кофе шоп байна. Тийш очоод гоё кофе уучаа. Тэгээд бүр гоё далай руу явах шүү. За тэгээд хамтдаа. 대왕 암공원 дээр ирчлээ. Тэгээд энэ ч амар гоё байгалийн юм зөндөө байгаа. Тэгээд бүх энэ өнөр нь ч бас амар гоё юм байна. За тэгээд энэ Таван ам 공원 дээр юу байдгийг одоо ямар гоё юм байдгийг та бүхэндээ харуулъя. 자, 출렁다리. 출렁다리가 이쪽이라고 하니까 이쪽으로 가자. 출렁다리는 бас амар алдартай гэсэн. Өөх тэгээд мотод нас ямар гоё. За одоо 출렁다리 гэдэг газар руу явж байна. Энэ болохоор амар урт тийм хөдөлдөг бүр гүүр. Тэгээд байгалийн өнөр нь бас амар гоё юм байна. Уртаа 100 Монголд очиод гоё тэрэлж явд юм уу. Тэгээ гоё лагаар яваад бүр амармаар санагдчихлаа. Бүр тэр доошоо.
Нилээ бас өндөр юм бэ. Гүр нь болохоор 300 м гэсэн. Тэгээд Улсааны бас далайн харагтаа. За тэгээд цаашаа нь яваад бүр гоё юм байгаа. За тэгээд бүгдээр цаашаа дахиад. За ингээд Тайван амын хамгийн гоё газарт нь гараад ирлээ. Ийшээ бас үйлдвэр ихтэй. Энэ далайн усны өнгө нь бүр амар гоё байгааз цэв цэнхэр. Ийшээ бас нэг иймэрхүү. За тэгээ Тайван ам гэж нэг ийм газар байдаг. Одоо бүгдээрээ буугаад дахиад нэг гоё газар байгаа. Тэр нь бас Улсаанда, ер нь бас Солонгост хамгийн том тэгээ бас нэг алдартай газар байгаа. Тэгээ тэрийг нь бүгдээрээ очиод дахиад харуулъя. Тэгээ буух замдаа нэг омог байсан. Тэгээ омог идээд. За тэгээ бүгдээрээ дараагийн газар руу гаяа. За нэг омог идчихэд дараагийн газар руу гаяа. За Улсааны бас нэг алдартай газар ирлээ. Одоо жоохон бас орой болоод жоохон бас хөдөрч байна. Одоо Солонгост хамгийн өндөрт байдаг Голландчаа. Доор нь болохоор дэлгүүртэй, Лотте плазатай. Тэгээ ер нь Солонгост хамгийн өндөр Голландчаад ордог. Уулын дотор нь суугаад бас харуулъя гэж бодсон чинь одоо ирэхгүй хаацсан юм шиг байна. Яг ингээд бүр амьдар бүрийн бодитор харах юм бол бүр амар өндөр. Одоо энэ тавьд тэгээд Улсааны шинэ нь байгаа гэсэн. Тэгээ та бүхэнд бас шинээг бас харуулад одоо Улсааны шинэ нь бас ямар байдгийг та бүхэнд бас харуулъя. Ийм амар өндөр. Бүр дээр үед баригдчихсан юм байлээ. За Улсааныхын шинэ нэг иймэрхүү. Ер нь тэгээд хоолны газар ихтэй юм байна. Ажлын өдөр гээд ер нь хүмүүс бараг байхгүй байна. За Улсааны шинэд нь ирсэн чинь тийм гоё. Гэхдээ гоё үзмээр юм бол байхгүй байна. Тэгээд нэг жоохон нэг тойроод явъя да. За дөнгөж сая Улсааны Самсангдong гэдэг газрыг та бүхэнд үзүүллээ. Тэгээ би бас жоохон тойрч байгаад бас Инёбук хийсэн. Ийм хөөрхөн бас нохойд болсон. Тэгээд өнөөдөр та бүхэнд Улсан хотыг танилцуулаад надад ч бас маш их гоё байлаа. Тэгээд өнөөдрийн бичлэгэнд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараа бас өөр гоё хотыг бас танилцуулах болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Та бүхэнд маш их баярлалаа.